Сайн байцгаана уу үзэгчдээ. One Design нэвтрүүлгээрээ бид архитектор, дизайнеруудын бүтээл болон дизайны салбарт өрнөж буй сонин содон мэдээллийг цаг алдалгүй хүргэхийг хичээдэг үлээ. Харин энэ удаагийн дугаараараа гадна болон дотооддоо хийгдэж байгаа сонирхолтой дизайны шийдлүүдийг эрэлхийлэн түүнийг хэрхэн хийж бүтээсэн тухай үзүүлэхээр бэлтгэлээ. Ингээд One Design нэвтрүүлгээ хамтаа сонирхъя. Магадгүй байдлын үндэсний ассоциацигаар дэшээ доошоо болдог. Тактикалаа хавалтын цаан бүрэн нэг ярьсан биш систем. Энэ тэгтгүм маань өөрөө тусгаарлалт хийдэг янзын шийдлүүд үүдэг. Монголын барилгын үндэсний ассоциацийн шинэ офисын интерьерийн шийдэл бидний сонирхлыг татаж интерьер дизайн болонгаараа үзэгчдтэй сонирхуулахаар шийдлээ. Эй зэрэглэлийн офис гэж юу болох, түүнд ямар материал технологиг ашигладаг талаар энэ болонгаараа сонирхуулна. Miss you when I'm breathing. I only need you when my heart is beating. Google-ийн газрын зурган дээр байрлал заадаг тэмдгийг та сайн мэдэх баха. Үүнийг хэрхэн сонирхолтойгоор бүтээл болгосныг Cool One булангаараа хүргэнэ. Seasons come and go, but I will never change. And I'm on my way. Монголын барилгын үндэсний ассоциац нь барилгын салбарынхныг нэгтгэсэн томоохон байгууллага юм. Тэд шинэ офисын байраад огцуулаад байгаа бөгөөд энэ салбарынхан өргөж төвлөрдөг газар учраас дизайны шийдлээ өөрмөц сонирхол татсан байдлаар шийдэж чаджээ. Энэхүү сонирхолтой ажлыг интерьер зураг төслийн рендер компани хийж гүйцэтгэсэн байна. Ингээд Монголын барилгын үндэсний ассоциацийн интерьер дизайнтай танилцгаая. Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Ингээд One Design нэвтрүүлгийн интерьер дизайн болон хэлж байна. Бид интерьер дизайн болонгаараа Монголын барилгын үндэсний ассоциацийн офисын барилгын интерьер дизайныг та бүхэнд танилцуулах гэж байна. Энэхүү барилгын маань интерьер дизайны шийдлийг зураг төслийн рендер компанийн хийж гүйцэтгэсэн байна. Ингээд миний хажууд рендер компани гүйцэтгэх захирал Гамболд хүрэлцээрээд байна. Ингээд танд энэ өдөр мэндийг хүргэе. Баярлалаа. Тэгэхээр энэхүү одоо Монголын барилгын үндэсний ассоциацийн барилгын одоо интерьерийн шийдэл нь үнэхээр сонирхолтой сонин санагдлаа л да. Ингээд танаа байгууллага энэхүү зураг төслийг хийж гүйцэтгэсэн байна. Тэгээд энэхүү одоо дизайны шийдлийн талаар бид бүхэн танилцуулахгүй юу? За энэхүү төсөл маань барилгын үндэсний ассоциац гэсэн байгууллагын 300 гаруй метр квадрат талбай зураг төсөл гүйцэтгэлийн ажлын төсөл байсан юм аа. Тэгээд жишээ нь энэ төслийн маань одоо лобби хэсэг болох үүдний хэсгийг бид нэр бас одоо орчин үеийн шийдэл дизайны өнгө төрхийг шингээсэн байдлаар хийгээд гол зүйл маань юу вэ гэхээр төслийн маань гол санаа нь барилгын үндэсний ассоциац гэсэн байгууллага өөрөө барилгын систем байгууллага. Тэгээд барилга гэдэг маань үндсэндээ юунаас тогтдог вэ гэхээр төмөр бетон хийц. Ингээд төмөр, чулуу, мод гэсэн үндсэн байгалийн материал бүтээгдэхүүнийг ордог. Тэгээ энийг маань интерьер заслынхан элемент болгож ашиглаад үндсэн юу гэдгийг дизайныг гаргаж ирэх гэж бид нэр хичээж оролдоод гүйцэтгэл нь одоо дуусах төвшөндөө явж байна. Жишээ нь энэ хэсэг бол одоо ингээд бетонон одоо төмөр бетон сутгалтын хэсгийг одоо энэ байгууллагын лобби хэсгийн нүүр царай болгож харуулах гэж хийсэн зүйл байгаа. Тэгээд энэ төмөр хийц энэ маань болохоор одоо инженерингийн үйлдэл буюу одоо ингээд яг нэгтгэл хэсгийг иймэрхүү байдлаар төмөр хийц оруулаад ингэж барилгын интерьерийнхаа нэг элемент болгож харуулах гэж хийсэн зүйл байгаа. Тэгээ ерөнхийдөө манай энэ төслийн маань гол одоо таацсан хэсгийг та бүхэн харж байгаа. Энэ бол ингээд одоо инженерийн шугам сүлжээг зохистой, цэвэрхэн, зэгцтэй байдлаар хийхээр интерьерийн гоё элемент болох гэж хичээж зураг төсөл төрөө тусгаад гүйцэтгэл нь ийм төвшөнд хийгдчихэд байгаа байдаг.
инженерийн шугам сүлжээ маань ингээд зэгстэй бүх зохицолтгоо зураг төслийн дагуу хийх юм бол заавал энийг одоо гипс кордонч гэх юм уу өөр өнгө хуургаж будаж янзлах шаардлагагүй байдлаар хүний нүдэнд одоо юу гэдэг дизайнерын нэг хэсэг болж интерьерийн нэг хэсэг болж харагдаж байгаа маа. Энэ бүгд маань яг дизайныг чимхлүүр хэсэг ч юм уу ингээд өөр аягүй содон дизайны нэг шийдэл болж харагдаад шүү дээ. Харин тийм ээ. Энэ өрөө тасалгаа болгонд орох дараалалаараа ингээ хүмүүс сонирхол татсан. Энд ороод дараагийн өрөө ямар байх болоо. Яг тийм л зориг бас санааг агуулж хийсэн байгаа. За тэгэхээр хоёлоо энэ талбайгийнхаа төлөвлөлтийн зурагтай танилцъя тий. Тэгээ энэ бол одоо уг объектийн бидний төлөвлөж анх зурсан төлөвлөлтийн зураг байна. 292 м2 талбайг хамарсан төслийн ажлын төлөвлөлтийн зураг. Одоо үндсэн гол санаа маань эндээс эхэлсэн гэсэн үг л дээ. Тэгээ эндээс одоо хүний хөдөлгөөн, хүмүүсийн ажлын онцлогоо шалтгаалаад юугаа урталтанд, юугаа хардна, хаана байрлуулах вэ, байгалийн гэрэлтүүлгээ хаана шийдэх үү, хаана доголдолтой байгаа гэдгийг гол зүйл маань ер нь төлөвлөлт гэдэг зүйлээс эхэлж үндсэн санаагаа гаргаж ирж байршуулдаг зүйл юм л да. За энэ хэсэг яг юу вэ? Энэ хэсэг болохоор уг барилгын одоо инженерийн үйлслийн хэсэг. Энэ одоо галын болон энд болохоор цахилгааны шугам сүлжээ, интерьерийн шугам сүлжээний болон байгаа. Тэгээ энэ хэсгийг болохоор бид энэ төсөл болохоор энэ барилга баригдаад өөр зориултаар ашиглагдаж байгаад тэгээд одооноос эхлээд энэ барилгын ассоциац гэсэн байгууллага ороод эхлэхэд эндээс лобби хэсэг орж ирээд энэ хэсгийг ингээд ямар нэг байдлаар далдлах боломж байхгүй, өөрчлөх юм байхгүй энэ баригдаад тулсан барилгыг. Тэгэхээр ер нь лобби хэсэгтээ зохицуулаад өнгө төрхийн өөрчлөлт байлгах хуулбар гэж энийг бид нар тохирж оруулсан. Энэ маань одоо шаардлагатай үед энэ маань ингэж гүйж онгоодог. Тэ одоо ингээд гал гарсан тохиолдолд энийг хэрэглэх. Инженерийн одоо тэр цахилгаан янз бүрийн тэнд үйлчлэгээ үзүүлэх тохиолдолд энийг онгоолгоод энд ашиглах зорилттой. Энгийн үедээ энэ байгууллагын интерьерийн нэг зүгээр нэг шийдэл элемент болж харагдаж байгаа юм тийм. За хоёул энэ хэсэг рүү яв. Энэ хэсэг юуны өрөө вэ? Энэ хэсэг болохоор одоо үүдний хэсгээс энэ төрийн бус байгууллага маань барилгын инженер техникийн ажилтны сургалт семинарыг байнга зохион байгуулдаг. Тэрэн зориулсан 40-50 хүний нэг удаагийн хүчин шалгалтай сургалтын уулзалтын хурлын иймэр төлөвлөсөн заалны хэсэг байгаа. За энэ өрөөнд орж ирэхэд бас аягүй сонирхолтой санагдаж байна л да. Яг нэг хэсэг ханных нь өнгөн тод синхронгоор шийдээд өгсөн те. Бусд нь гой цагаан өнгөтэй цэлгэр. Тийм ээ. Энэ гол нь сургалт, хурал, семинар зориулах учраас хүнийг уудайхгүй төвлөрүүлж байхын тулд илүү гэгээлэг, хурцлах зориулттай өнгө гэрлийн хослолыг тавьж өгсөн байна. Энэ сургалтын өрөөний хэсэг маань энд одоо барилгын чиглэлийн, барилгын системийн хүмүүс сургалтанд хамрагдаж, мэргэжлээ дэвшлүүлж ямар нэгэн семинарт оролцдог. Тэгээ энэ зориултаар бид нэр таасны байдлаа яг энэ нивээр шийдээд одоо барилгын зураг төсөл дээр одоо усны тэмдэглэгээ, шугамнуудыг ямар өнгөөр тэмдэглэсэн байд. Яг тэр бодит байдлыг зурган дээр байгаа юмыг бодит амьдралд харуулах гэж энд иймэрхүү шийдлүүдийг оруулж ирж гэрлийн монтажны хэсэг энд одоо энэ дотгин дээр байрласан гэрэлтүүлгийн хэсгүүд ингээд сургалтын үед нэг өөрөөр энд ямар нэг байдлаар видео танилцуулга хийхэд энэ бүдгэрч буурах зориулттай тиймэрхүү тоноглож хийсэн гэрэлтүүлгийн хэсгүүд энэ дээр байгаамаа. Одоо ингээд дараагийн өрөө бол энэ лобби хэсэг байгаа юм. Энэ болохоор одоо энэ ассоциацийн байгууллагын гишүүн хүмүүс уулзалт 5 дахь орчинд бүрдүүлж лобби өрөөний хэсэг байгаа. Энийг бид нар одоо энэ байгууллагынхаа үндсэн стил дизайнаас гачхгүйгээр лобби байдлаар хувиргаа өөрчилж ингээд дизайн өнгө төрхийг оруулсан өрөө байгаа. Энэ одоо тав хүн харж байгаа их ингээд цэвэр модын ирекээр хийсэн. Хан таасны хослол мөн гэрэлтүүлгийн өөрмөг шийдлүүдийг энд тусгай харуулсан юм байна. I sit around in my pajamas, eating pear drops and stringing up Монголын номер 1 ногоон хотхон River Garden Luxury Village.
За энэ өрөөний гол онцлог зүгээр лобби хэсэг тансаг тав тухтай байдлыг илэрхийлэх гол хүчин зүйл юу гэхээр цэвэр мод, байгалийн эко бүтээгдэхүүний голлон тусах гэж оролцсон байгаа. Ингээд энэний шал тааз хааны бүхэл хэсгүүд дээр цэвэр модон бүтээгдэхүүнийг байга өнгө төрхөөр нь авч ашиглаад бид нар гүйцэтгсэн ийм л өрөө байгаа маа. Энэ илүү үн цэнтэй болгож өгч чинь тийм энэ илүү үн цэнтэй тав тухыг илтгэсэн л ийм л барилгын материалуудыг ашиглаж хийсэн байна. Манай компани нэг гол онцлог давуу тал юу вэ гэхээр бид интерьер дизайныг тавилга үйлдвэрлэлтэй хослон хийдэг. Манай хажуудад иргэдэд тавилгын үйлдвэртэй. Тэр тавилгын үйлдвэр маань одоо тухайн бидний төслийн интерьерийн тавилга, мөн модон хийц, бэлтгэл ажлуудыг бүгдийг хийж өгдөг. Одоо жишээ нь энэ манай компани брэнд бүтээгдэхүүн болсон энэ мебель рамта, энэ шилэн хааны шийдлийн хэсгийг та бүхэн одоо харж байгаа. Энд болохоор одоо хаалганаас эхлүүлээд энэ хан, энэ бүх шилийн хийцүүд маань бид бүгдийг хийж бүтээсэн зүйл. Яг л энэ интерьерийн өнгө төршөнд ороод энэ материалыг одоо энэ шалны бэлэн төлс одоо хаалга ингээд тавилгатай хүртэл энэ өнгө төсөөрөө бүгд орж ашигласан хүний нүдэнд маш таатан мэдрэмж төрүүлж одоо яг зориулж энд л төсөлт хийсэн юм шиг тийм мэдрэмж төрүүлдэг зүйл юм байна. Энэ тэнд ерөнхийдөө яг ингээд дизайны шийдэл энэ тэнд ч одоо танай энэ одоо офисын өрөөнд те иймэрхүү ингээд шууд цэвэр бетонын ийм ханнууд айгүй шийдэж өгсөн байна те загвар дизайнда. Энэ манай яг үүдний хэсэг дээрс ахуулаад энэ бетон бүрэн тутамд бетоны хийцийг үзүүлэх гэж хэсэгчлсэн байдлаар гаргаж ирсэн энэ болоо. Энэ бол одоо ингээд харагдж байгаа нь энгийн боловч бид нар маш хүч хөдөлмөр зарцуулж хугацаа орж энийг яг энэ бодит байдлаар барилга яаж бетоноор цутгахдаггүй яг тэр бүх байдлаар ингэж цутгаж одоо энэ дээр харагдаж байгаа энэ бэхэлгээний хэв нүхнүүд яг л энэ бүрэн цутгамал энэ Япон хувийг ашиглан энэ цутгалж хийсэн. Тийм учраас одоо ингэж харагдж байгаа байдал нь ч гэсэн яг л бетоноор байгаа. Төмөр бетон цутгамал ханы хэв хашимлын ормоор үүссэн энэ гадаргууг тэр чигээр нь ашиглан дизайны шийдэл болгон ашигласнаар алдаршиж чадсан жишээнүүд олон байдаг. Azuma House нэртэй энэ барилга нь Японы Осака хотод байдаг бөгөөд энэхүү бүтээлийг архитектор Тадao Ando 1975-аас 76 онд бүтээжээ. Энэ бүтээл нь тухайн цаг үедээ Японы уламжлалт хэв шинжийн модон барилгуудаас тис өөр цементэн хайрцгийг санагдуулан бүтэцтэйгээр хийгдсэн нь олныг гайхашруулан улмаар алдартай бүтээлүүдийн тоонд оржээ. Энэ хэсэг бол одоо энэ байгууллагын үндсэн офис хэсэг байгаа. Миний заалын хэсэг. Тэгээ энэ нь болохоор энэ банк сууж хөдөлмөрлөх учраас ажиллах учраас энийг бас өнгөний шийдлээ эко маягийн зөөлөн ногоон өнгөөр шийдэд өгсөн. Шалны хувьд бол ингээд тав тухтай байдлыг хангах үүднээс ингээд дороочин наадаг дороочин шал ашиглаж хийсэн өрөөний хэсэг харагдаж байна. Та бүхэн одоо тэгээд төсөл дуусч байгаа учраас ингээд ассасын ажилчид орж ирээд ер нь ажлаа явуулаад хэлсэн байгаа. Ер нь бол төсөл ер нь ерөнхийдөө ингээд бүрэн дууссан л хэмжээнд байна л да одоо. Үнэхээр энэ тав тухтай гоёмсог шинэлэг загвартай. Тааз бол хിവэрэ. Тааз бол яг л үндсэн стилээ бариад кондишны хэсэг байхад энэ тусгайлуулах болоод одоо хөргөлтийн систем бүгд илэрэл явж байна. Тэгээ нөгөө нэг дулаан хүтний шугам маань тэнд байна. Галын тохиоллын хэсгүүд ер нь барилга дотор байх инженерийн бүхэл шугам сүлжээнүүд одоо нэг хүний биеийн амт том шиг л ил байх бас болохгүй юм байхгүй гэдэг л зарим байдлаар шийдсэн интерьер хэсгүүд маань харагдаж байна л да. Яг ийм офис суудаг Монгол ажилчид их ховор ах л да. Одоо танай одоо энэчээ сууж байгаа ажилчдын хувьд сэтгэл ямар байгаа бол хүлээж авах бол яг ийм таацтай сэтгэл нь ямар санагдсан бол төслийн эхний үе шатад бол хүмүүс их сонь юм уу айдастай гэх юм уу одоо итгэлгүй байдлаар их хүлээж авч захиалагч талаас ч гэсэн тиймэрхүү санаа оноо их гарч ижсэн л да. Гэвч бид нар бас яг мэргэжлийн байгууллага энэ салбарт тодорхой хугацаанд ажилласан өөртөө итгэлтэй байсан үүднээс төслийг зоригтой цааш нь өргөжлүүлээд
Эхний интерьерийн шийдэлтэй тууштай хандаад энэ бүхнийг одоо ингээд төслөө дуусгаж байгаа. Манай ажилчид болоод бидний хувьд ч гэсэн сэтгэл өндөр байгаа. Тэгээд энэ дээр бол харагдж байгаа байдлаар үүдний хэсэг лифт болон явган шатар орж иж байгаа лобби хэсэг байна. Эндээс одоо ойрхон байдлаар энэ холгүй байдлаар сургалтын өрөөгөө шийдэх нь хамгийн үр дүнтэй юм а гэдгээр энд шууд зэрэгцээд сургалтын хэсэг маань байна. Дараагийн хэсгээр энд лобби хэсэг буюу энд одоо тавтах дооршин бүржүүлсэн нөгөө түрүүний ярьсан өрөө маань байна тий. Энд бид нар энэ коридор маань тодорхой хэмжээний нэлээд уртцаа эзэлдэг учраас байгалийн гэрэл ихний аюул дутагдсан байхгүй. Тэгээд яаж энийг шийдэх вэ гэд бид бүр энэ барилгын үндсэн ханыг нурааж цонх гаргаж энэ гэрэлтүүлгийн тийм одоо коридорынхон гэрэлтүүлгийн асуудлыг байгалийн гэрэлд оруулах шийдлээ хийсэн юм байгаа. Тэгээд дараагийн хэсэг бол энэ байгууллагын захирлын өрөөний хэсэг. Энэ бол үндсэн офис хэсгүүд, энэ дуулалтын өрөөний хэсэг, энэ бас офис хэсэг гэсэн байдлаар төлөвлөлтүүдэд шийдсэн байна. Тэгээд ийм зөрөгтэй шийдэл, дизайны шийдэл гаргасан та бүхэнд ч гэсэн цаашдаа бас улам илүү энэ шиг олон төслүүд дээр зөрөгтэй шийдлүүд гаргаасай гэж хүсье. За баярлалаа. Та бүхэн ч гэсэн ажлаа амжилттай. За. Үзэгчдээ тэгэхээр миний хажууд Монголын барилгын үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Түмэн Жаргал та бүхнийг танилцуулж байна. Ингээд танд энэ өдрийн мэндийг хүргэе. За та бүхэнд бас энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр бид дөнгөж сая одоо энэ хүү байгууллагынхаа дотоод дизайны шийдэлтэй танилцлаа л да. Миний хувьд гэх юм бол үнэхээр сонирхолтой сонин юм шийдэл одоо гарсан байна. Таны хувьд одоо захиалагчийн хувьд тэ энэ хүү одоо рендер компани хийж гүйцэтгсэн дизайны шийдэл нь танд ямар санагдаж байна? За Монголын барилгын үндэсний ассоциац бол барилгын салбарт хөрөнгө оруулагч мөн ерөнхий гүйцэтгэгч компаниудын холбоо байгаа. Тэгээд манай холбоо нь 2009 онд байгуулагдаад энэ зунаас эхлээд бас үйл ажиллагаа нэлээд өргөжүүлж шинэ байранд бас засвар хийгээд орохоор шийдсэн. Тэгээд засварын одоо үйл ажиллагааг бол рендер компанитай бид нар зөвшөөрсөн. Одоо ямар дизайнтай байх вэ гэдэг дээр нэлээд ярилцаад сүүлийн үед одоо Испани, Францын архитектурын техникүүд буюу архитектурын компаниуд мөн одоо барилгын компаниуд бас интерьертэй одоо энэ бетон, төмөр, чулуу, мод зэрэг одоо барилгахад ордог элементүүдийг харуулсан тийм интерьерийн одоо шийдлүүдийг хэрэгжилж байгаа болохоор бид одоо тэр шийдлийг бас рендер компанийн захирал Эрдэнэ Бэлэг Гомбол нартай зөвшөлдсөж байгаа хийсэн. Тэгэд ер нь өмнөний үед бол нэлээд цоглог өнгөд орсон. Эхлээд бол бид нар бас энд арай эргэлзээд тэгээд бас чөхгүй бас тийм байсан. Тэгээд маш зөрөгтэй шийдвэр гаргасан одоо рендер компанийн бас одоо бол баярлж байгаа. Тэгэхээр яг одоо Монголын барилгын үндэсний ассоциац гэхээр одоо үзэгчтэй сонирхолтой хэлгээд яг ямар үйл ажиллагаа явуулж ямар арга хэмжээ явуулдаг компани юм бэ? Тэгэхээр бид нар Монголын барилгын салбарын компаниудынхаа одоо засаглал, менежмент, өсөлтөх чадварыг сайжруулах чиглэлд одоо сургалт, зөвлөхүүлчлэгээ тэгээд одоо нэлээд гэх мэтлэн одоо нэлээд олон төрлийн ажлыг зохион байгуулж эхэлж байна. За тэгээд энд одоо бид нар сургалтын танхим буюу бас шинэ технологийн, менежмент технологийн одоо танхим, тэгээд VIP lounge, барилгын номын худалдаа зэрэг одоо өрөөнүүдийг бас бэлдсэн байж байгаа. Тэгэхээр манай энэ ассоциацийн дэргэд бол бас төрөл бүрийн мэргэжлийн одоо клубүүд ажиллана. За клубүүдийн хувьд болохоор бас салбартаа хүлээнд зөвшөөрөгдсөн өндөр мэргэжлэнгүүд бас цуглаж одоо санал бодлоо солилцдог. Сардаа нэг удаа бас уулзаж өөрсдийнхөө бас саналуудыг солилцоо тэрийг нөтөр засаг буюу одоо юу нийслэлийн засаг захиргаанд одоо бас санал болгож хэлдэг. Тиймэрхүү одоо арга хэмжээнүүдийг зохион байгуулна. Ингээд одоо манай нэвтрүүлэгт оролцсон танд та бүхэнд цаашдынх нь ажилд нь өндрөөс өндөр их амжилтыг хүсье. За баярлалаа. I sit around in my pajamas, eating pear drops and streaming up. Монголын номер 1 ногоон хотхон River Garden Luxury Village.
She remembers what her father said. Don't talk to strangers. It's just a simple thing you gotta say. Look out for danger. And she talks in her own head. I'm like an angel. Shake the can and drift away. Don't talk to talk to. Барилгын үндсэн хийцийг далдалгүйгээр түүнийг зоригтой ашиглан дизайныхаа нэг хэсэг болгож чадсан нь интерьерийн содон шийдэл болтгийг рендер компанийн хийсэн энэ ажил харуулж чаджээ. Харин барилгад хэрэглэж байгаа технологи материалын чанар нь тухайн барилгын үн цэнийг илэрхийлэх нэгэн хүчин зүйл нь болдог. Чанар дизайны шийдлээрээ алдартай Германы Lindner брендийн бүтээгдэхүүнийг дизайнус булангараа танд мэдээлэл болгон танилцуулъя. Lindner Group бол дэлхийн даяар салбартай жилдээ 1 тэрбум орчим еврогийн эд бараа бүтээгдэхүүнийг дэлхийн улс орн болгон руу экспортлдог нэр хүндтэй барилгын материалын дотор интерьерийн материалаас гадна фасадны материалуудыг үйлдвэрлэдэг дэлхийн томоохон компани маань. Lindner Group-ийн өндөрлөгөөтэй шалны материал нь хаягдал цаас болон цахилгаан станцад ашиглагдсан шохон чулууны үлдэгдлээр хийсэн кальциум сульфат гэсэн материалаар хийгддэг. Энэ материал өөрсдөө чанар байдлаас нэгтрэлээс хамааруулаад зөвхөн нэг цэг дээр 1 тонн хүртэл хэмжээний даацыг авах боломжтой ийм мундаг материал байгаа. Lindner Group-ийн бүтээгдэхүүнийг интерьерийн ямар ч шийдлэр одоо захиал өөрсдийн хүслээр зориулалтаар хийлгэж захиалж хийлгэх боломжтой юм. Жишээлбэл саяхан Арабын Эмиратын онгоцны буудлын таазны хэсгийг алтадсан тааз хийх захиалга Lindner Group дэрсэн байх жишээтэй. Тухайн улс орны онцлогтон тохирсон шийдлүүд тухайн байгууллагын тухайн барилгын онцлогтон тохирсон интерьерийн шийдлүүдийг ямар ч одоо өнгө хэлбэр дүрс дизайнтайгаар шал хаан таазны яг нийлсэн цогц системээр нь хийх ийм бүрэн боломжтой байдаг юм аа. За энэ бол жишээлбэл таазны каталог байгаа. Тэгэхээр тааз төмөр тааз маань дүүжин тааз бөгөөд энд бол хэдэн зуун янзын хэлбэр хийц хэмжээ өнгө дизайныг гаргаж олох үс шийдлүүдийг үйлдвэрлэх боломжтой. Түрүү хэлсэн алтдсан хүртэл таазыг энэ групп хийж үйлдвэрлэдэг. Тэгэхээр шал бол энэ модон хуулгатай өшөө дороочтой хэвсэн сэртэй мөн PVC болон чулуу шилбэр ямар ч төрлийн байж болдог. Тэгэхээр энэ дээр бол интерьерийн аль одоо шийдлүүдийг хийх боломжтой юм байна. Хөлтэй шалны гол даваа тал бол доотлоор нь бүх монтажуудыг явуулдаг. Өөрөөр хэлбэл энэ тэндгүү хөглөрсөн уртасгагч гэсэн юм байдгүй. Тэнд яг тухайн хэсэгтээ жишээлбэл ширээгээ өөрчлөе, өрөөнийхөө байршлыг өөрчлөе гэх юм бол яг тухайн хэсэгтээ розеткуудаа хавтангуудаа солиод өөрчлөө явуулдаг. Нэгэр их төлөний даваа талтай байгаа. Халаалттай шалны тухай ярьж байсан. Яг энэ хавтангууд дээр халаалтын хоолоонуудыг хийгээд явж байдаг. За мөн тусгай зориулалтын шалнууд буюу одоо театрын шал энэ бол хаан тааз бүгдээрингийн Lindner Group-ээр хийсэн. Түрүү хэлжсэн шилэн шалуудыг бас хийх боломжтой. За яг үндсэн хийц бол та хүний харж байгаагаар ийм байдлаар явагдаж байдаг. Тэгээ энэ дэр бид нэр гүйцэтгэл хийж байгаа шалныхаа хувьд 50 жилийн хамгийн доотлын баталгаатай хугацаа өгч байгаа. Энэ хугацаанд бид нэр өөрсдөө засвар үйлчлэгээ юмудаа бүгдийг хийгээд явчихдаг. Шалны заагур харагдаж байна. Тэгэхээр түрүү хөлтэй шал гэж тайлбарлажсэн. Энэ хөлтэй шалыг цементэн дээр тусгай зориултын цавуугаар нааш тогтоодог. Нэг наалтсан байхад цементийн авахлж юм уу эсвэл энийг хөрөж чахаас өөр аргагүй тийм найдвартай
бүтээгдэхүүн бий. Энэ та бүхэн харж байгаа энэ хар хэсэг бол галын тусгаарлалт буюу доороос нь жишээлбэл гал гарлаа гэхэд энэ ингээ хөөгөөд хоёр шалны хавтангуудын хооронд ямар ч утаа нэвтрүүлэхгүй юм боломжтой байдаг. За мөн энэ хойтлын төмөр хэсэг бол галын тусгаарлалт юм байгаа юм. Тэгээ галын тусгаарлалт гэдэг нь жишээлбэл 30 минутын туршид доороос нь улаан гал ингээд өрдөж явахад тохиолдолд дээр нь зогсож байгаа хүнд ямар ч одоо гал мэдрэгдэхгүйгээр байх тийм ахтар галын хамгаалалтын юм байна. За энэ түрүү бидний ярьсан partition system. За энэ бүтээгдэхүүн маань өрөө тусгаарлалтын хэд хэдэн янзын шийдлүүд байдаг. Гадна талаараа хүрээтэйгээс гадна шууд шилээрээ байх тийм боломжтой. Одоо өөрчилж, зөөж, одоо өрөөний зохион байгуулалтыг хийхэд бол ямар ч асуудал байхгүй. Хэдэн ч удаа өөрчлөх боломжтой гэшэрсэн тэр дуу тусгаарлалтын стандартуудыг бол маш сайн хийсэн ийм бүтээгдэхүүн байт юм аа. Энийг төмөр болон шил мөн мод аль алинаар хийх боломжтой. Таазны сэмплийг бас таахын давхар үзүүлээ. За дөрөвний ярьсан таазны шийдэл маань бол энэ. За тогтоож авч өөрчлөх, цэвэрлэгээ хийх, засвар үйлчлэгээ хийхэд бол туйлын хэлбэр та бүхэн харж байгаа. Төмөр таазны дээдлэлт нь нааж гисэн энэ хар ялтас бол дуу тусгаарлалтын зориулттай. Өөрөлдвөл дээшээ тааз руу явсан дуу чимээ яг энэ хэсэг дээр очиж сарниж дуу чимээг багасгадаг юм зориулттай юм байна. Тэгэхээр аливаа албан газар, контор, бусад үйлчлэгийн газрууд дээр дуу чимээ ихтэй байх нь ажлын өмнө бүтээлд сөргөөр нөлөөлдөг. Тэгэхээр тэр болгоныг одоо лендер группийн бүтээгдэхүүнөөр бодолцож хүний ая тухтай байдлыг хангах одоо бүх боломжуудыг бодолцож хийсэн бүтээгдэхүүн байдаг юм аа. Төмөр дискнүүдээс бүтсэн авраг газрын зургийн пин буюу сүлбээр. Дани улсын хос Орнвалдын сүүлийн бүтээл болох пин буюу сүлбээр нь Google-ийн газрын зурган дээр байрлал заадаг тэмдэг юм. Энэ нь Хорсойны нийтийн урлагийн үзэсгэлэнгийн нэг хэсэг бөгөөд Дани улсын Хорсойн хотын төвд байрладаг ба ханийн зураг, баримл, тоноглол ашиглан хийсэн байна. Түүнийг байшингийн хажуу талын фонарн дээр 10,078 ширхэг бөөрөнхий диск зоож хийжээ. Эдгээр диск нь салхи болон гэрэлт чичирхийлж, хажуугаар өнгөрч буй хүмүүсийн сонирхлыг татна. Орнвалдын бөөгнөрөл. Копенгагены метроны компани нь 2018 он хүртэл метроны шугамаа сунгаж байгаа бөгөөд үүнээс болж хотын энэ тэнд барилгын бүс бүхий хашлаг болсон байна. Үзэмжгүй хашлагыг чимэх зорилгоор янзтай барилга төслийг хэрэгжүүлж эхэлсэн байна. Уг төсөлд туршлагатай архитекторчид болох Питер Орн Йохолсон, Сорен Оскар Дуал нарын Орнвалдын бөөгнөрөл төсөл шалгарчээ. Энэ нь шороо, ус, чулуу гэсэн 45,548 дугуй 9 төрлийн өнгөтэй пикслээс бүтсэн 3 загвар юм. Энэ нь шинэ метро байгуулахад эдгээр 3 элемент ихээр ухагдсныг илэрхийлж байгаа юм. Бидний бэлтгэсэн нэвтрүүлэг танд хүрч дизайны салбарын онцлогийн талаар бага ч гэсэн таниулж чадсан бол бидний зорилго биелэх юм. Та нэвтрүүлгийн талаарх санал хүсэлтээ доор хаягаар холбогдсон бидэнд хүргээрэй. Ингээд дараагийн дугаараараа иргэн уулзъя. Баяртай үзэгчдээ.